За сайн байцгаана сонсогчдоо. Энэ удаагийн Ток подкастын 3 дугаар сизний хамгийн анхны дугаар хүрэхэд бэлэн болж байна. За тэгэхээр энэ удаагийн 3 дугаар сизний хамгийн анхны зочин Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүүн 3 дугаар курсын оюутан Гэрэлмаатай ярилцахаар ирсэн байна. За Гэрэлмаа сайн байна уу? Өнөөдөр мэндүргий. Сайн байна уу? Подкастт орсонд маш их баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр сонсогчдоо өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаад эхлэе гэж бодож байна. За би болохоор 24 настай одоо Хүмүүнлэгийн ухааны их сургуульд 3 дахь төвшөнд суралцаад явж байгаа сэтгүүл зүгээр сурдаг тийм хүн байна. Тэгээд сэтгүүл зүгээр сурахын хажуугаар сошиал хөгжүүлэгч контент хийгч ажиллаад явж байгаа. За ойрын сонио ачнаас нь бас яриад эхлэе гэж бодож байна. Ойр дээр юу болж байна вэ? Дүнгийн 7 хоног эхэлсэн байгаа шүү дээ, тий. Айгу завгүй байгаа юу? Дүнгууд нь юу н хэрэг байгаа вэ? Дүнгээ ер нь гарах гад нэлээд чардаж ин тэгээ багш нар нас айгуу гоё боломжууд алгаад яг бүх зүйлээ ерөөхдөө бол бас өмнөх удирлуудаас цаг тухайд нь хийгээд явсны маань бас үр дүн гараад ер нь бол айгуу дажгүй байна. Тэгээд он гарах гад ер нь дүн давхцах бусад юмнууд айгуу их давхцах ер нь зав аяг маш муутай байна да. Энэ семестр юу хэдэн кредит үзэж байгаа вэ? Энэ семестр би 7 хичээл хэрч 21 кредит үзэж байгаа. За ер нь урд нь ийм өөр подкастт орж ирсэн үү эсвэл өөрөө хийж ирсэн үү? Ер нь намайг ингээд санал тавихад ямар ч хөө санагдсан бэ? Урд нь ерөөсөө подкаст хийж байгаагүй зүгээр YouTube дээр төрсөн харуулсан юм ярьдаг тийм бичлэг л хийжсэн. Тэгэхээр түрүү 7 хоногт алтан үзэг болж өнгөрлөө шүү дээ, тий? Алтан үзэгт орсон уу? Ер нь ямар бүтээлээрээ хэдэн төрөлд оролцсон бэ? Алтан үзэгт зөвхөн нийтлэлийн төрөл дээр 3 нийтлэл бичиж оролцсон. Тэгээд нийтлэлүүд маань болохоор нэг нь болохоор тогтвортой хөгжлийн тухай экосистем, энэ хүн төрөлхтөн ер нь дэлхийн даатс ч юм уу тиймэрхүү холбоотой хүмүүст уриалга өгсөн тийм сэдв байсан. Тэгээ нөгөөх нь болохоор бас үеийнхаа хүүхдүүдийг, залуучуудыг ном уншихад уриалсан номын тухай нийтлэл байсан. Нөгөөх нь Ирланд улсад амьдарсан туршлагын тухай аялал гэх юм уу амьдралын тэмдэглэл байсан. Ер нь яг дуусныхан дараа тэгдэг үежтэй ч юм уу яг тийм нэг юм үлддэг штэ сэтгэлд яг тэр нь юу байсан бэ? Би хамгийн их ач холбогдол өгч бичсэн сэдв маань нөгөө тогтвортой хөгжлийн тухай сэдв байсан. Энэ угаасаа яг орчин үед биднэрт маш их санаанд орж байгаа ч юм уу эрэлттэй сэдв байгаа учраас тогтвортой хөгжлийн хичээл үзэж байгаа учраас тэр сэдв маань хол яваасаа гэж айгу батсан. Тэгээ яг чинь сүүлийн нөгөө нэр дуутахад хүртэл нэг юм хүлээлтэн за Ирланд нөгөө жигүүр цахлаа гэдэг Ирланд явсан тэмдэглэл болохоор их шилдэг хорд орсон. Тэнгүүд би доктортой хөгжлийн бичсэн юм яа чинь хүлээгээд исэн. Тэгээд тэн дээр нөгөө нэг их сурвалжууд ерөөхдөө ашиглаагүй. Яг тэ зарим жишээнүүдийг бол дурдсан. Гэхдээ бүр яг нөгөө хүнтэй уулзаад ярих ч юм уу хөлөөрөө ерөөсөө яваагүй учраас дараа жил одооноос ер нь бэлтгээд доктортой хөгжлийн сэдвийг бол алдахгүй. Гэхдээ илүү баримт нотлогоо сонирхолтой байдлаар магадгүй одоо би эх жилийн өвөл төгснө. Тэмчээс магадгүй мультимедиа хичээлийг ирэх улирал үзээд тэгэхээр мультимедиа нийтлэлээ бас доктортой хөгжлөөр хийвэл тэр юм болов энэ гэсэн бодлоод бас байна. Нийгэм реклам ч юм уу тий яг тийм видео хэлбэрийн одоо бүтээлээ явуулах юм бодол байгаа юу? Бага. Ялангуяа нийгмийн реклам дээр ер нь бол оролцох хэрэгтэй байсан байна гэж бодсон. Тэгээ нийгмийн рекламыг амар гоё чанарын өндөр түвшинд бас хиймээр байна. Ерөнхийдөө бол олон улсад 60 секундын тийм реклам хийх нь өөрөө маш хүч хөдөлмөр ордог гэж бичсэн байгаа байхгүй юу. Тэнгүүд би болохоор айгу амархан ч юм уу гэж бодоод бассан. Гэтэ яг тийм богино хугацаанд одоо ер нь аль нөгөө уран зохиол дээр ч гэсэн хайку 3 хүүхдээ хайкуг одоо бичгээд хамгийн хэцүү байдаг гэдэг чинь романыг хинж бичээд хайкуг хинж бичих чадахгүй. Тэрнтэй адилхан влог ч юм уу урт бичлэгийг хинж хийж чадна. Гэтэ нийгмийн реклам бол ер нь хэцүү гэж би бодсон. Тэр гол нь санаа нь аюул сайн чухал. Тэгээд амар гоё юм хүмүүсийн тархийг задлсан ч юм уу бүр хоо гэж боддгооц нийгмийн реклам бол хийх амбиц урам зориг бол байна. За тэгэхээр нөгөө нэг завсарлага авсан гэж сонсон хичээлийнхаа дундуур тий яг тэр орондоо яагаад завсарлага авсан ер нь юу хийсэн бэ? Яагаад ер нь буцаад сургуультай орж ирэх гэж бодож шийдсэн бэ? Би ер нь бол хайна гэж бодсон шууд завсарлагч бүр чөлөөж авъя гэж бодог. Анх өөрөө нөгөө мөс сурдаг байхдаа ч гэсэндээ бүр мөсийн захирлаар гарын үсгийн зуруулаад сургуулиасаа гарч исэн төвхтэй өөрийнхөө хүслээр ягаад ч л анханасаа их сургууль ерөөсөн миний биш юм шиг санагддаг байсан. Тэгээд мөсөөс гараад өөр сургуульд орсон байхад манай аав намайг чи ерөн заал сарах ёстой чи би жоохон дараалал өөрчлөлөөр 2018 онд 10 жилийн төгсөөд Хүмүүнлэгийн ухааны сургуулийн хоёр нөгөө орчуулагч сэтгүүлчийн хосолсон ангийг анх сонгож исэн. Тэгээд тэр үед манай ээж аав хоёр улсын сургуульд
хувийн сургуульд оруулахгүй гэсэн байдлаар намайг хүчээр Монгол Улсын их сургуульд оруулсан. Тэгээ би Монгол Улсын их сургуулийн статистикч мэргэжлэр бүр хэрэглээний шинжилгээ ухаан инженерчлээ ингээд сурч байсан. Тэгээ тэндээсээ шууд өөрийнхөө хүслээр гаргасан байхгүй юу. Тэнгүүд тэрний дараа манай аав заа чи өөрийнхөө эхний сонголт дээр очоо хүмүүлийн ухаандаа ороо, сэтгүүл зүйрээ ороо гэж хэлсэн. Тэгээ би сэтгүүл зүй дээр ороод нөгөө хамгийн жоохон таалагдаагүй юм нь угаасаа энэ боловсролын системийн эхний тэр нөгөө суур хичээлүүд надад таалагддаг байхгүй юу. Тэнгүүд би дандаа няцаад байсан байлээ. Одоо жишээлбэл түүх үзэх тий. Одоо яг хөө надад таалагдчихлаа л да. Гэтэ тухайн үед бол таалагддаг байхгүй юу. Одоо биеийн тамир үзэх ч юм уу. Янз янзын юм кредитэд мөнгө өрөх цагаа өрөөд амшин санагдсан. Тийм учраас ингээд яг баг эхний үе дээрээ л сургуулиасаа гарсан. Тэгээ сургуулиасаа гараад өөрөө нөгөө айгу бичиг дуртай байсан учраас авиасараач гэх юм уу ямар ч байсан хамгийн бахархмаар зүйл нь танил талмалаар ажилд ороогүй. Диплом гүйж гисэндээ Нефцэгийн анх орж исэн. Дадлага хийх гэж ороод тэгээ ажиллаж агаад. Тэгээд Нефцэгийн болохоор миний ерөөсөө төрлийн биш байсан. Одоо улс төрийн тэгээ айгу хариуцлагатай редакц. Ингээд би өөрөө жоохон нэг юм урлаг тал руу сонирхолтой учраас Нефцэгийн гараад дараа нь тараат хүйзрүүр мэргэлдэг болоод хуваараа одоо контент хийж тараат хүйзрүүр мэргэлж бараг жил авсан. Тэгчээд дараа нь за ер нь нөгөө хамт олонтой байх нийгэмшил дутагдаж ирсэн гэх юм уу. Тийм учраас та хамт олонтой бай, ер нь нийгэмшигээд яг бодоод байж исэн чинь UB Life сэтгүүлч авна гэсэн юм сторийн дээр маань шууд гарч ирсэн. Тэгээ би шууд өөрийнхөө CV Canva-гаар бэлдээд тэгээ очиод уулзаад бүх зүйл бүр яг нэг гэр шиг санагдсан. Тэгээ UB Life-т ороод жил ажилласан. Тэгээд тэнд бол үнэхээр гоё яг миний төрлийн одоо entertainment, урлаг, соёл бүх зүйлтэй холбоотой байсан. Гэхдээ л UB Life-т юу мэдэрсэн хэрэг бид нар өдөр болгон 5 нийтлэл бичдэг байсан. Гэхдээ өдөр болгон бичээд тахаар гарт орно. Гэхдээ бас хөгжих шаардлага өдөрт байсан. Хоёрдугаар би эзэж мэргэжлийн ажилуудыг үзээгүйсэн. Тийм учраас надад аягүй юм дутагдaltaлууд их байсан. Яг өөрийнхөө л маркаар бичдэг ч юм уу эсвэл ажлынхаа одоо сугараах инх цэцэг ч юм уу тэр хүмүүсийг одоо копидах маягаар тий одоо юу харж чинь тэргээл хүн идэв штэ. Тийм маягаар биччихсэн байхгүй. Тэнгүүд яг өөрийгөө олоогүй байгаа юм байна. Хоёрдугаарт эрдэм мэдлэг ерөөхдөө бол энэ чиглэлээс цаашаа явах дутагдах юм байна гэсэн зүйлийг одоо яг мэргэжил дотор буцлаад мэдэрч эхэлж байх үед манай захирал намайг дуудсан. Тэгш жаргал гэдэг захирал маань дуудаад за хоёлаа сургуулаа төгсөөгүй байгаа штэ. Тэгтээ ингээд ер нь бол би чамд ахын хуваар зөвлөгөө чамайг төгсөөсэй гэж бодож байна. Над руу дагимаг шалбогдлоо гэж хэлсэн. Тэгээ ер нь бол манай дагимагш намайг сурахад аягүй нөлөөлсөн. Би өөрөө дагимагштай бүр ирж уулзсан байхгүй юу? Би сургуулиасаа гарлаа гэд. Чи дагимагш тэр үед ингээд за харъя гэсэн зөө. Тэгтээ ер нь бол чи сурах хэрэгтэй бүр аюугаа ээж хүний зүгээс надад зөвлөгөө өгч ирсэн. Адаглаа чи хүний бэр болон чи боловсргүй өөрөө дуудулмаар байгаа юм ч юм те. Ингээд ер нь бол яг ээж хүний зөвлөгөө өгсөн. Гэтэл би гарна гэдээ явцсан байсан чинь дараа нь аюу хөрхөн манай захиралтай холбогдоод гээд намайг сурсан байгаа байхгүй юу? Сургалсан. Тэгээ дараа нь дагимаг шандруу чаатчихэд гэрлмаа чи чинь ирээд төгсчөөч чи ерөөсөө нөгөө далийн мэрэгчлэр ажиллаагүй юм шүү дээ. Яг мэрэгчлэрээ ажиллаж чи надаас юунтай яагаад байгаа юм бэ гэсэн юм над руу бичсэн. Тэгээд би дагийн магш дээр ирээд за тэгвэл ер нь хийсэн ажлуудаа бүгдийг нь үнэлүүлээд тэнгууд магш бүр намайг 1100 нийтлэл бичсэн маяг харсан. Тэгээд үнэлүүлсний эцэст ер нь олж сурангаа ингээд ажиллаж болно шүү дээ. Ингээд өөрөө онлайнаар сураад ч юм ингээд бүх зүйлийг хийгээ яваач гэсэн хүсэл тавьсан боловч би яагаад ч юм яг юм алсын занаас юм хийхдээ айгүй хариуцлага мөн гэх юм уу. Одоо тарих маань яг одоодоо л ажилдаг болохоор хариуцлага алдаад онлайнаар сурахаар яг одоо тэр бидалтын талаар хизээлээ, хичээлийн толгойн хизээлээ ч юм уу дотор нь орж буцалж ижил ойлгоно гэж бодсон. Тийм учраас ерөөхдөө ажилласаа гараад дээж автагаа ярилцаад ерөөсөө л сурчээ. Залуу байгаа дээрээ 30 хүрээд бүр том алдаал ингээл дахиад 4 жил сурах хэцүү шүү дээ хүний амьдрал. Тийм учраас цаашаа одоо тэгээ сургалтын төлбөрөөр ч нэмэгдэж байгаа учраас эртгэн дээр нь л ерөөсөө сурыг гэсэн байдлаар шууд ажилласаа гараад тэгээд багштай ирж уулзаад өргөдлөө өгсөн. Ягаад тэр би одоо нөгөө сургуульд да шууд яваагүй орхицсан учраас одоо хөөгдсөн байсан байхгүй захирал. Хүмүүлийн ухааны сургуулийн захирал намайг бүр хассан байсан. Тэнгүүд би өөрөө өргөдөл бичээд хариуцлагатаар сурнаа намайг буцаад аваач гэд тэгээ буцаад орсон байдаг. Одоо тэгэнгүүт өмнө нь үсжсэн кредит маань азар би бас яг хайчаагүй зарим нь дүнгийн гарахгүй яваад байсан учраас кредитэд маань гайгүй. Тэгээ одоо нэг ирэх өвөл төгсгөөр шахаж хичээлж байгаа. За нөгөө завсарлага аваад ингээд орж ирсэн штэ. Тэгээд тэгэхэд нөгөө нэг дадлага ерөөсөө хийгүү гэсэн үг яг мэрэгчлэр сэтгүүл зүгээрээ дадлага ерөөсөө хийгүү мэн тий. Яг хийсэн үү тий? Хаана хийсэн бол? Нефцэгийн маань дадлага хийж байгаа тэгээд үндсэнгээр орж. Тийм үү. Тэгээд дараа нөгөө нэг UB Life орсон юм байна тий. Ер нь дадлага ихэд хэр санагдсан бэ? Төсөөлж ясаас ер нь хэр байсан бэ?
Татлага хийхэд надад нэг нөгөө яг ажлын юм хийлээгүй яг үнэндээ хоол молн гүйлгэх ч юм уу яг нэг тийм тэд нар нөгөө залуу хүмүүс биш байсан. Учраас нэг юм яг л нэг дадлагын оюутантай харьцаж байгаа юм шиг л байсан л та яг үнэндээ. Тэгээд одоо айгүй их сурвалжланд явдаг байсан. Гадуур ер нь Нивсгэмийн дадлагын үед оффистаа бараг суугаагүй. Тим уулзалт болж ин очоод тийш яваад иргээл ийш тийшээ гүйсээр аваад тал. Тэгтээ тэр нь айгүй таалагдчихсан. Нөгөө уйдгартай зүйл дургу учраас өдөр болгон шин зүйл гарч ирэх нь үнэхээр гоё байсан. Тэгээ явандаа яг үнцгээр ороод ирэнгүүт нэлээд суух ажлууд их болсон. Ингээд тасралгаа аваад орж ирэхэд яг 1-р курс гэдэг юм 2-р курс арай өөрөөс нь дүү хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхэд ер нь харилцахад асуудал юм уу гарч ирсэн нь ер нь ангийнхантайгаа ер нь хэр тотон байдаг вэ? Би бол угаасаа анханасаа л бүр ангийнхандаа дотнд байгаагүй. Манай хуучин ангийнхан ариун багшийн ачаар би хүүхдүүдэд дотносчихсан. Ариун багш маань намайг яг надтай адилхан нэг охин байсан байхгүй юу? Бид хоёрыг адилхан ингээл нэг яваач юм шиг явахгүй юм шиг сурдаг. Насалмаа гэд. Ингээд одоогоор би насалмаатай найзалдаг. Ариун багш та хоёр ер нь адилхан штэ. Та хоёр биеиндээ хань болоод хичээлээ төгсгөө. Ер нь манай бүх багш нар ингээд надад онцгой анхаарч ирсэн. Одоо Монгол Улсын их сургуулиар тэгэж нөгөө олон оюутантай учраас хинж баг хэнийгээ таньдгүй ч юм уу тийм байдалтай байдаг. Хүмүүнлэгийн ухааны сургууль бол айгүй юм хамт олонлог. Тэгээ Оюнбат багш манаас намайг айгүй их анхаардаг байсан. Ингээд чи сураач ээ. Бид хоёр номын талаар ярилцаад гээд сурах хэрэгтэй гэдгийг маань хэлжсэн. Дэгэ багш маань араас бүр гүйсэн байна. Ариун багш маань бүр зөвлөөд найзтай болгож өгсөн. Тэгээд ариун багш маань бид нэрийг ангаар маань замын өдрөө байгаагаар авч явсан. Тэгээд тэр хооронд би анх удаага ангийнхантайгаа танилцчихсан. Одоо болохоор тэд нэр төгсөөд баг 20 дахь жилдээ ажиллаж байгаа байх. Тэгээд би тэр үед л би анх дуурсан байхгүй. Тэснээс бүрчил хагас сурч ирсэн мэт. Эндэн ч ярихгүй ингээл орчил гардаг. Тэнгүүд тэр уур амьсгал хүүтэн байгаа. Одоо би өөрөө хаалттай байснаас болж сургуультаас итгэхгүй сурах юм болсон байгаа. Тэгээд би тэр үедээ танилцаад бол найзууд болоо бид нар хамтаа сургуулчлага хийгээд баг өгөөлөө замын өдөр зураг авч яваад төлөвлөлтийн талаар хүмүүсээс яриа аваад тийм гоё нийтлэл хийж тухай дээ алтан үзэгт оролцох байсан л да. Гэтэ би итгэхгүйгээс болоод бүтээлээ явуулж чадаагүй. Эсвэл миний бүтээл одоогоор байгаа гоё зургуудтай хүмүүсийн ярилцлагатай бүтээл байдаг. Тэгэнгүүт одоо би тэр алтаанаас ухаарсан учраас аль болох нөгөө бид нар чинь амьдралын туршлага бол шал өөр байгаа ч гэсэн хичээлийн хувьд туршлагыг ижилхэн тэр хичээлийг анх удаага үзэж байгаа хүмүүс учраас ижил төвшөнд гэтээ аль болох нэг хичээлийн тухай ярихыг хичээдэг. Тийм учраас хар хүнзгүй өөрчлөлтөөр ерөнхийдөө бол асуудал ч юм уу те эсвэл насны дөрөв энийг бацаанууд ч юм уу тийм байдал бол ерөөсөө байхгүй. Тэгэж ярил өмнөх ангийнхан маань ч надаас дүү байсан. Би чинь нөгөө бүр 18 онд төгсөн. Тэд нар чинь 21 онд сургууль орсон хүмүүс. Би 18 онд 19 онд 18 онд оюутан болох байсан хүн болохоор. Тэгэхээр анханасаа л ер нь тийм тэгтэйж. Нэг Ирланд явж исэн гэж ирсэн шүү дээ тий. Тэгэхээр яг хизээ яг ямар чиглэлээр ер нь яаж явсан бэ? Тэр талаараа ер нь ямар туршлага хуримтлуулсан бэ? Ер нь дахиж явах бодол байдаг уу? Явах бодол байдаг. Яагаад тэгэхээр би болохоор Ирланд руу аяллаа визээр явсан байхгүй юу? Яагаад тэгэхээр эндээ бас амьдрах одоо цаашаа олон жил гадаад руу явах сэтгэлсэн бэлтгэл байгаагүй. Зүгээр л манай эцэг их намайг яваад нэг нүд тайлаад ирээ. Би өөрөө жоохон сэтгэл хөдлөлттэй байсан юм. Тэгээ нэг л юм болохгүй байгаад дээ ш. Нэг бүх зүйл онтрыг Улаанбаатарч байсан, Боломжис Эрдэнэч байсан бүх зүйл онтрыг байсан учраас манай ээж аав надад цочроо өгөх гэж явуулсан. Тэгээд аяллаа визээр манай наагцэгч тэнд ажиллаж амьдардаг ганцаараа байдаг. Тэгээ би ихчдэр аяллаа визээр очисон ч гэсэн Европ бол маш өртөг өндөртэй улс. Одоо 1 евро чинь 3500 600 байгаа байх. Тэгэнгүүт очиод нөгөө ажиллах хэрэг гарсан байхгүй юу. Гэтэ миний зам яг гоё хүмүүс шиг дарддаг бүх хүмүүс хэцүү амьдарч байгаа. Гэтэ тэр нэг Ирланд явах жоохон дардан бус байсан зүйл нь чи би хараар ажилласан байхгүй юу. Яг тэр аяллаа визээр очиж байгаа хүн ажиллах виз авах хэрэггүй. Тийм учраас хараар ажиллаж байгаа болонгот нөгөө ажил аягүй олдохгүй маш хүндрэлтэй байсан юм л. Одоо яг хичээлээ хийгээд тууштай явж байгаа. Тэгээ хажуугаар нь ажил хийж байгаа тийм. Ямар ажил хийж байгаа? UB Life-аас ер нь яг яагаад гарсан бэ? Одоо яг ямар ажил хийж байгаа вэ? UB Life-аас болохоор ер нь би хугацаанд болчлаа гэдгийг өөрөө мэдэрсэн гэх юм уу. За ингээд аюу гай experience туршлага хөрөмлүүллээ. Тэгээд цаашаагаа бол би өөр юм хийх хэрэгтэй юм байна. Өөрөө хөгжих хэрэгтэй юм байна гэж би яг бодоод тэгээд burnout бол нэг байдаг шүү дээ. Яг тэгсэн байхгүй. Ягаад тэр зунжгаа манай ажиллахаа өөртөө амралтаа аваа явцсан. Би суграахтайгаа хоёулах нь бол редакц авч явж байсан. Тэгээд өдөр алган бүр 5-аас их мэдээ бичээл ингээд тачигнуулаад байсан чинь burnout болоод тэгээ шууд захиралтайгаа бол амралтаа авъя гэж яваад өглөө гарыг гэж утсан. Тэс чи манай захирлгүй чи амралтаа авчихаа тэгээ хүрээд ирсэн. Тэнгүүд би амралтаа тэрчтэй авцсан. Тэгээд одоо болонгот би яг сурэл гэж бодож ирсэн. Тэгсэн чинь хараа нөгөө бас энэ холбоо сүлбэний ач гэх юм уу ингэсэн мэлээ Түшиг Эрдэнэ гэдэг нөгөө анредийн хүнээс
манай захирал сэтгүүлж байна уу гэж асуусан байгаа юм. Тэнгүүд дээр Төвшиг Эрдэнэ гэдэг хүн бол намайг огт танихгүй. Гэтэ би Unread руу би бүр дээр нэг халт CV уулзсан чинь би CV-г явуулаад тэгээд өөрөөр хэлбэл сэтгүүл зүйнийхэн бас холбоо сүлбэний ачаар ажилдаа орсон. Тэгээд одоо манай ажил болохоор яг сэтгүүл зүйн салбарыг бол биш. Гэхдээ нөгөө уулын бүрийн юм IT компани гэхдээ тэднэрт нөгөө монгол хэл найруулгын тийм авьяас дутагдчихсан нэгдүгээр. Хоёрдугаар контентын яг бариад явах хүн дутагдчихсан учраас би одоо контент хөгжүүлэхийн хажуугаар тэр хүмүүсийн бэлтгэсэн их мхийг ингээд редакторлоо явдаг. Тэгээ бас тэндээс яг ойлгож авсан юм нь бидний мэрэгжил бол заавал сэтгүүлчээр ажиллахгүй маа гэхэд ямар нэгэн байдлаар амьдрал маш хэрэгтэй. Ялангуяа юм нөгөө ChatGPT хөгжсөн энэ үед ChatGPT эзэж монгол хэлний уран яруу найрлагаар юм гаргадаг амар амгүй тагдаг гэж юм бичдэг. Тэнгүүд ихэнх байгууллагууд ерөөдөө бол нийтэд танилцуулахын тулд өөрсдийнхөө тийм мэдээллийг ажил гоё бичнэ шүү дээ. Тэрний тулд бас нөгөө copyright гэдэг тийм мэрэгжил бас сүүлийн их модонд орж байгаа. Өөрөөр хэлбэл яг сэтгүүлч одоо манай оюутнууд сэтгүүлч гэж боддог. Тэнгүүд маш олон зүйл хийж болно. Copyright болохоор бүр ямар ч компанид ороод тэдний бичиж байгаа эхийг нь ерөөхдөө найрлах ажилтдаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр тиймэрхүү л ерөн чиглэлийн ажил би бол одоо хийж байгаа. Манай ер нь мэрэгжилч аюу хөрөх бас боломжтой шүү дээ, тий. За, ер нь одоо төгсөөд яа гэж бодож байна? Магистраар үргэлжлүүлээ сурах уу, өөр мэрэгчлээ сурах уу, гадаад явах уу гэдэг юм уу тий? Юу гэж бодож байна? Тэгээд түрүү нөгөө нэг суур хичээлүүдийг муулцсан ч гэсэн одоо бол би бас цайлна. Яг тэр одоо би харилцааны сэтгэл судлал тэгснээ бас ингээл дижитал зураг мураг гэл төрөл бүрийн хичээлүүд үзэнгүүт харилцааны сэтгэл судлал хамгийн бас амьдралд өөр өгөөж өгсөн хичээл байгаа. Хувийн амьдрал харилцаанд маань маш их нөлөөсөн учраас би бол цаашаага сэтгэл судлаар сууя гэж бодож байна. Гэтэ тэрийг яг хүмүүлгийн ухааныг сургалтаа сурах уу, гадагшаа явах уу ч юм уу те тэрийг ол шийдэг авч гэсэн тэ цаашаагаа л сурна. Суртаа сэтгэл судлаараа сурна. За ер нь энэ сэтгүүл зүүн одоо сэтгүүлч гэдэг мэрэгжил ер нь цааш та хэр ирээдүйтэй гэж бодож байна Монгол улсад ч гэдэг юм уу те ер нь хэр ирээдүй харагдаж байна. Энэ талаар таны бодол. Миний бодлоор яг Монгол улсад л угаасаа модод гарах болов байгаа. Яг тэр манай Монгол улс ч бас ер нь бол яг Америктэй эзэж энэ тэнцвэр биш шүү дээ. Яг юм бид нэр ингээд сошиал дэлгэрч байгаа ч гэсэндээ Монгол улсад сэтгүүлч гэдэг оронтой бол байсаар л байх болно. Тэгээд хэм маягийг харин нэлээд өөрчлөгдөж байгаа. Энэ мэрэгжил маань өөрөө үн цэнтэй байгаа ч гэсэн хэм маяг бол нэлээд өөрчлөгдөж байгаа гэж бодож байна. Нэлийн тэм дижитал тал руу авч юм уу те. Тийм учраас мэрэгжил маань бол үн цэнтэй бол хэвээр байгаа. Олон улсад ч гэсэндээ яг гоё ингэж 90 сурвалжлах юм одоо дэлгэрч шүү дээ. Яг хамгийн гоё зүйл бас ойр анзаарсан өнгөрсөн дөх юмнууд аюугаас сэргэж байна. Өнгөрсөн таагдсан хэрэгүүдийг сэтгүүлч нар гаргаж ирж байна. Тэгээ бусдад аюу их хэрэгтэй байгаа байхгүй юу? Ингээд нөгөө нэг улс төрчид эрх мэдэлтэй хүмүүсийн нуусан зүйлийг сэтгүүлч нар айхгүй гаргаж ирж байгаа нь ерөөс ард түмний хүч гэх юм уу? Бид нар ч нөгөө олон хүнд хэлмэрчилдэг тийм гоё мэрэгжил учраас саяны одоо жишээлбэл Филиппиний асрагч нөгөө 10 жилийн өмнө асарсан гэлдэн Монголд нөгөө тэрийг 90 сурвалжлах багийнхан монголчууд гарч тэр Филиппинд очиж сурвалжилж нөгөө тэр Филиппинийхэн талаас болохоор нөгөө хүмүүс нь өөртөө мөнгөгүй учраас Монголд ирж чадахгүйсэн байгаа байхгүй. Тэгвэл тэрийг сэтгүүлчл хийж одоо тэр хүмүүсийн үгийг маашаа хөргөж байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ бол маш хүчтэй мэрэгжил учраас ус хизэж модноос гарахгүй. Тэгээ цагдаагийн байгууллага, улс төр, эдийн засаг, тэгээ бүр цаг агаар тогтвортой хөгжил, урлаг, уран сайхан бүгднтэй нь холбогдож байгаа. Спорттой холбогдож байгаа учраас аюу гоё л гэж бодож байна. Гэрэлмаа гэдэг хүн одоо яг сэтгүүлч гэдэг мэрэгжлийг эзэмшиж байгаа хүн яг ямар байх ёстой гэж боддог вэ? Яг тийм л байвал яг мундаг сэтгүүлчтэй ч юм уу. Тэгээ өөрийгөө өөр нь бас тэршээ хэр ойртно гэж бодож байна юу юм. Би сэтгүүлч сурж байгаа оюутнуудыг аюу сайн өөрийгөө дотроос нь хайгаасаа гэж боддог. Хэрвээ яг өөрийгөө олчих юм бол цаашаагаа дэлгэрүүлээд гүнзгийрүүлээ сурвал аюу мэрэгжил. Тэнгүүд бас нэгдүгээр би сэтгүүлч гэдэг мэрэгжилтэй оюутнуудыг хязгаарч сэтгүүлчээр төгсөөл дуусна гэж боддог. Одоо жишээлбэл сэтгүүлчээр хэрвээ төгссөн бол дараа нь эдийн засаг, спорт ямар нэгэн байдлаар нөгөө гүнзгийрүүлэх сурвалыг зүгээр гэж боддог. Тэнгүүд ихэнх нь тэгэл нөгөө сэтгүүлчээ шууд төгсөөл болчтой тэгэл ажилд орчтой шүү дээ. Тэнгүүтээ яг өөрийгөө олоогүй ч юм уу яг нөгөө типикал буюу хөвшмөдөл юм хийгээ яваад ам шаргадаг. Тэнгүүд энд ингээд өөрчлөлт оруулахын тулд хүн ерөөс өөрлөгөө өнгөөгөл би яг спорт тал юм уу эсвэл би эдийн засаг сонирхолтой юм уу те би урлаг уран сайхан дуртай юм уу тэр талаа аягүй сайн бодох хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд сэтгүүлч хүн бол миний бодлоор нэгдүгürt яг үнэхээр ёс зүйтэй хүний эрх мэдэлтэй байх хэрэгтэй бас өөрөвч байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өөрөвч гэдэг нь одоо нөгөө эсрэг талыг хүртэл доошоо унтлан түлхтгүү те эсрэг тал, эрэг тал ч юм уу, дайсны тал энэ төр бүгдийг нь л барьж авч цензурлах хэрэгтэй нэгдүгээр. Хоёрдугаар болохоор амар open minded буюу задгай сэтгэлгээтэй байх хэрэгтэй гэж боддог. Ер нь бол баригдахгүй
хашиж гисэн хамаагүй хөрвөх юмыг олж харах, олон талаас нь харах тий. Тэгээ бас чадрууд айгу скил их байх хэвээр. Зөвхөн бичдэг биш. Хэлтэй байх хэвээр. Зураг дарддаг байх хэвээр, мэдрэмжтэй байх хэвээр. Нөгөө Дагийн магшинтай хэлдэг штэ. Авьяастай хүн сэтгүүлж болдог гэд. Авьяасгүй нь хэцүү шүү гэд. Тэрэн шиг нөгөө мэдрэмж гэдэг зүйл бол ерөөсөө байх хэвээр гэж боддог. За энэ удаагийн маань манай season 3-ын хамгийн анхны дугаарт гэрэлмээ оролцлоо. За тэгээд ер нь энэ удаагийн манай подкастын зорилго бол гэрэлмаа гэдэг хүнийг мэдгүй хүн ч гэдэм үү те, мэддэг хүнд байсан ч гэсэн жоохон ч гэсэн одоо мэдээсээ илүү их энэ хүний талаар ийм хүн юм биш үү гэж жоохон мэдээсээ гэж хүсэж хийсэн подкаст байлаа. За тэгээд энэ удаагийн маань подкастын нүрээд өндөрлж जैन. Тэгээд урилгын минь хүлээн авч ярилцсан гэрэлмаадаа маш их баярлалаа. За баярлалаа. За